Баатрууд үргэлж зүг зүйл хийдгээ. Гэхдээ бид яагаад муу дөрүүдийг илүү их санаж үлддэг вэ? Яагаад Joker, Thanos, Walter White эдгээр бидний толгойд илүү удаан хадгалагдаад үлдээд идэм болов? Та Бэтменийг хараад ч гоё баатарч өгч боддог хаа л да. Гэхдээ кино дуусахыг хүлээж байхдаа та үндэ Жокерын дараагийн алхам юу болоо гэж дотор бодож байсан биз дээ. Бид бүгдээрээ л муу хүмүүсийг үзэн ядах ёстой гэдгийг мэднэ. Гэтэл яагаад дэлгэцдэр тэд гарах бүрт одоо бидний анхаарал гинт сэрэгдэм болов? Заримдаа одоо муу дүрүүд бол баатруудаасаа илүү тийм хүнлэг, илүү үнэн санагддаг. Яагаад гэдгийг мэдэх үү? Гол асуудал нь юу вэ гэхээр баатар бол бидний хүсдэг хүн. Харин муу дүр бол бидний үнэндээ дотор үйдэг тэр дотоод хүн ч байгаа байхгүй юу? Та ч гэсэн заримдаа уурладаг, заримдаа хатаархдаг, заримдаа буруу зүйлийг хийхийг хүсдэг. Гэхдээ та түүнийгээ дардаг. Харин муу дүр бол тэгдэггүй. Тиймээс илүү бодиттой санагддаг. Тэгэхээр энэ бичлэгийн та киноны муу дүрүүдийн сэтгэл зүйн хамгийн том нууцыг ойлгоод дараагийн удаа кино үзэхдээ өөр нүдээр харна. Амлаа. Дуустал үзээрэй. Энэ бол Локи тэр дэлхийн эслэгийг оролцсон. Мянган хүн алагдсан. Avengers-ыг баг задлаад буталчихсан. Гэхдээ хүлээгээрээ Marvel-ийн хамгийн их мерч борлуулалттай дүр хэм бэ? Tony Stark биш, Captain America биш, Loki юм шүү дээ. Аллаг, уруулт, хуурам эхлэлт энэ бүгдийг хийдэг нөхөр. Яагаад бид түүнд дуртай байдаг вэ? Тэгэхээр зөвхөн нэг зүйлийг сануулъя. Хэрв таны дуртай дүр сайн хүн бол та өөрийгөө базар хуурж байна гэсэн үг. Танд заавал нэг дуртай эсрэг талын дүр байж л байгаа. Нэг зүйл та бүхнээс асууя л да. Супермений одоо ямар нэгэн мартагдчихгүй тийм гоё диалог хэлчихсэн үгийг та бүхэн санаж байна уу? Магадгүй үгүй байх л та. Харин эсрэгээрээ та эдгээр үгсийг бүгдийг санаж байгаа. Why so serious? I am the danger. I am inevitable. Тийм ээ, эдгээрийг мэдээж ярих шууд саналгүй яах вэ? Яагаад гэвэл баатрууд ихэвчлэн төгс төгөлдөр байх гэсэн дарамтан дор дүрмийн дагуу тоглолтыг хийдэг. Зохиол дээр баатар хүн үргэлж ёс суртахууны хязгаартай байдаг. Хэрвээ тэд нэг алхам хазайхал юм бол баатар гэж болчихно шүү дээ. Тийм болохоор тэдний сонголт үргэлж өөрчлөлтөнд таамаглахуйц байдаг. Үзэгчид энэ одоо тэгэндээ гэд бодоод олчж байгаа гэсэн үг. За ихэнх кино шүүмжлэгчид бол муу дүрүүдийг зүгээр л галзуу эсвэл хүчирхийлэгч гэж дүүлждэг. Энэ бол маш буруу өрөөсгөл ойлголт. Хэрв дүр зүгээр л муу байхын тулд муу байх юм бол тэр түүхийг бүр баллаж хайн шүү дээ. Ерөөсөө муу кино болно. Ихэнх хүмүүс муу дүрийг зүгээр л саад гэж ойлгодог. Гэхдээ энэ бол буруу ойлголт юм аа. Учир нь муу дүр бол түүхийн хөдөлгүүр гэсэн үг. Харин баатар нь бол үүний эсрэг хариу үйлдэл хийдэг. Харин муу дүр бол бүхнийг эхлүүлдэг гэсэн үг. Тиймээс сонирхол эндээс үүсэж байгаа юм. За жишээ нь Thanos-ыг бодоод үзье л да. Тэр зүгээр л нэг устгагч биш, харин өөрийнхөө хувьд дэлхийг аврах гэж байна гэж итгэдэг. Joker ч гэсэн ялгаагүй. Тэр нийгмийн худал хуурмаг дүр төрхийг ил гаргахыг хүсдэг. Тэд өөрсдийгөө муу гэж боддгоо, харин зөв гэж боддог. Тиймээс бид дотроо жоохон эргэлздэг. Яаж эргэлздэг вэ гэж юу? Эсрэг дүрүүдийн зөв байвал яах юм бэ гэж боддог гэсэн үг. Өөрийгөө тэр эсрэг дүрийнхээ дотроос олж хараад байгаа учраас нууцх нь баг угаар дотроо татагддаг байна гэсэн үг. Эсрэг дүрүүд бол төгс биш, харин маш бодиттой байдаг. Бидний өдөр тутмын амьдралд бид бол бусдад таалагдах гэж өөрийгөө нуудаг тий баг зүгд идэг. Харин эсрэг дүрүүд бол яг өөрийнхөө байж чаддаг. Жаахан муугаар хэлэхэд ер нь бол бид тэднээс эрх чөлөөг олж хараад байгаа юм. Баатрууд заримдаа уйтгартай. Тэд үргэлж зөв сонголтыг хийдэг. Тэдний ёс зүй бол хайрцаг байгаа юм. Тэр хайрцагнаас тэд хизээж гарч чадахгүй. Харин муу дүрүүд яадаг вэ? Тэдэнд хайрцаг байхгүй. Тэд бол түүхийн хөдөлгүүр юм. Бэтмен зүгээр л одоо Жокерын тавьсан өдөөлтөнд хариу үйлдэл үзүүлэх шүү дээ. Муу дүрүүд бол дүрмийг юусоо дагдаг. Тэд дүрмийг шатаадаг гэсэн. Харин бидний дунд буюу хүн төрөлхтний дотоод тэр гүндэн ногдож байгаа зүйлс бол бүх зүйлийг хаяад өөрийнхөө байх гэсэн тийм балмад хүслийг тэд дэлгэцэн дээр биелүүлдэг учраас үзэгчид тэднээс нүд салгаж чаддгүй юм. Opportunity, and we give it back to you. The people. Ихэнх хүмүүс дотроо боддог л доо. Сайн дүрүүд илүү сайхан, муу дүрүүд бол их муухай, аимшигтай гэдэг ч юм уу тий. Тиймээс дотроо хүмүүс би гоё дүрийг, сайн дүрийг, гол дүрийн баатрыг үзэх дуртай гэж боддог. Гэхдээ энэ бол баг зэргийн өрөөсгөл ойлголт. За учир нь юу вэ гэхээр бүгдээрээ одоо жоохон тоо дата ярил л та.
IMDb-гийн шилдэг 250 киноны жагсаалтыг харъя. Тэгэх юм бол топ 10-д орсон дөрүүдийн 70% нь анти баатар буюу эсрэг дөрүүд байгаа. 1 minute of my entire fucking life. Артур Флек тэр бол аимшигтай зүйлс хийдгээ хор учруулдаг гэдгийг бид бүхэн мэднэ. Гэхдээ киноны эхний хагас та юу харсныгаа эргээд нэг бодоод үзээрэй. Бүх хүн түүнтэй муухай харьцдаг. Дарга нь хамт ажиллагч гудамжны хүмүүс гэ тэр тэгээ бүр ядарч туйлцсан байдаг. Өөрийгөө ч бусдад ойлгуулж чадахгүй болсон байдаг. Та нэг удаа ч гэсэн тэр мэдрэмжийг нь мэдэж байсан уу? Хэлмээр байгаа зүйлээ хэлж чадахгүй байх. Уурлыг гэсэн ч тэнхэлгүй байх. Ядарснаа хэлэхэд хэн ч сонсохгүй байх. Бид яагаад энэ сэдвийг ярьж байгаа гэхээр кино гэдэг бол зүгээр нэг үйл явдал биш ээ. Энэ бол бидний сэтгэл зүйн толин тусгал байгаа юм. Муу дөрүүд бол бидний өөртөө нуудаг, хизээж гаргаж ирэхийг хүсдэггүй тийм сүүдэргээ ойлгож байгаа. Та юу өөрийгөө анзаарч ирсэн үү? Бид нар кино үзэж байхдаа эсрэг дөрүүдийн хийж байгаа үйлдэлүүд, тэдний үзэн яддаг зүйлс, тэдний гаргаж байгаа бүх шийдрүүдээс нүдээ салгаж чадахгүй харж идэг. За Walter White-ийг санацгаая. Тэр бол одоо таны хажууд амьдардаг хинж тоодоггүй, өвчтөй, хор тавтартай, ядуу, хими багш байсан. Түүний хувирлал нь яагаад тийм хүчтэй байсан бэ? Яагаад гэвэл тэр мөнгөний төлөө хийсэн. Эцэстэн дээр хэлдэг. Би үүнийг өөрийнхөө төлөө хийсэн. Би үүндээ сайн байсан. Би үнэхээр амьд гэдгээ мэдэрсэн гэж хэлдэг. Үүнийг үзэж байгаа үзэгч бол одоо амьдралаа жоохон гундуу ч юм уу эсвэл дарагдаа өдөр үр загнуулж ногооноос долоон дөр юм шиг байхдаа дотроо Walter White шиг эсвэл Heisenberg шиг болохыг хүсдэг гэсэн үг. Тэр таны өмнөөс тухайн нийгэмтэй зайл гэж хэлж чадсан учраас та түүнийг хар тамхины чөтгөр болсон ч гэсэн дотроо дэмцээр л үүдэг. I am the danger. Энгийнээр хэлэх юм бол одоо та хэн нэгний үйлдэлийг харахад таны тархич нь өөрөө тэр үйлдэлүүдийг хийж байгаа юм шиг хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг. Тиймдээ ч одоо Walter White-ийн сэтгэлийг та бичлэн дотроо мэдэрдэг гэсэн үг. Тэгэх тарин яг юу болдог вэ? Тэр хил хязгаарыг давна гэсэн үг. Таны хизээж дав зүрхлээгүй тэр хил хязгаар. Тэ үүнийг үтсэн таны тархинд нэг асуулт бүрхэж ордог. Тэр хийж чадаад байна штэ. Яагаад вэ гэсэн асуулт ургана. Яг ийм асуулт таны дотроос гарч ирсэн учраас та нэг дур дараалан тэр 62 ангийг угсруулан үзэж чадж байгаа. Хоригдсон зүйлийг харахад тархинаас ийм допамин ялгардаг буюу хэнийч толгойд иймэрхүү зүйл үүсдэг гэсэн үг. Таанч бол зүгээр нэг дэлхийн хүмүүсийг талыг нь устгах гэсэн тийм галзуу солиотой нэгэн бол биш шүү дээ. Тэр бол одоо философч гэсэн үг. Түүний логикоор бол ингэж байгаа. Нөөц хязгаар хэрэгтэй. Хүн ам хит их байна. Тэр бид хагасыг нь устгахгүй бүгдээрээ мөхнөө. Би бол энэрэнгүй нэгэ гэсэн тийм философиг баримталсан гэсэн үг. За энэ яагаад сонирхолтой вэ гэвэл түүний логикийг нэг заахад ер нь жоохон хэцүү байгаа юм. Тэр өөрийгөө муу юм биш харин ертөнцийг аврагч гэж итгээд байгаа байхгүй юу? Бид түүний үйлдэлийг үзэн яддаг ч гэсэн түүний тууштай зам болон золиослыг нь хүндэтгэж эхэлдэг. Pretty, isn't it? Perfectly balanced, as all things should be. Энэ бол нэгэсэнтэй Dark Empathy. Бид түүний өвдөлтийг ойлгодог учраас түүнийг мангас гэж шууд хэлж зүрхэж чаддгүй юм. Ингээд бодглохлоор муу дүрийн логик бол маш ойлгомжтой санагддаг. Баатрууд бидэнд хариулт өгдөг. Муу дүр бидэнд асуултыг үлдээдэг. Асуулт бол үргэлж хариултаас хүчтэй байдаг. Та өөрөөсөө юу н асууж үзээрэй. Хэрвээ бид хүмүүс хязгааргүй хүчтэй байсан бол яах вэ гэж саний те. Та өөрөө шүү дээ. Тэгээ та өөрийнхөө хамгийн муу зан чанарыг ил гаргаж чөлөөлвөл яах вэ бэ? Хүчтэй тэгээ муу зан чанартай. Зөв асуулт байгааз. Тэгэхээр энэ хариултыг та хүн сэтгэл хэсэгт бичээрэй. Юу гэж бодож байгаа. Гэхдээ нэг зүйл байна. Хэрэг бүх муу дөрүүд ийм сонирхолтой юм бол яагаад зарим нь уйтгартай байдаг вэ? Ихэнх одоо кино үтэж байгаа студид ч юм уу зарим зохиолчд бол муу дүрийг хорон санаатай ингээд автоматар бодчихдог. Жишээ нь одоо би дэлхийг эзнэ гэх мэт сайн хөгжүүлээгүй зорилготой байдаг. Энэ бол одоо хамгийн том алдаа гэсэн үг. Тор хоёрын Малкитийг та хүн санаж байна уу? Түүнд ямар ч түүх байхгүй, ямар ч хүсэл байхгүй. Зөвхөн би зүгээр л муу талын өнгөсөн зүйлийг харуулдаг. Тийм учраас үзэгч тэндээс философи нь олж чадахгүй учраас тухайн дүртэй холбогдож чаддгүй. Учир нь түүн шалтгаан байхгүй байхгүй юу? Тиймээс та дараагийн удаа кино үзэхдээ бодоорой. Энэ одоо эсрэг талын муу дүрөө яагаад ингэ яваад байгаа юм болоо? Зорилго нь юу юм болоо? Хэрвээ хариулт нь одоо зөвхөн муу учраас л ингэж яваад байх юм бол тэр эсрэг дүр бол сайн хөгжүүлэгдээгүй үнэхээр амжилтгүй болсон гэж үзээрэй.
20 дугаар зууны хамгийн нөлөөтэй сэтгэл зүйч Карл Юнг энэ тухай бол бичсэн байдаг. Тэрээр ингэж хэлсэн байна. Сүүдрийн бие гэх ойлголтыг гаргасан байна. Бид бүхэн одоо нийгэмдээ таалагдахын тулд уур хилэн, атаархал, түрэмгийл тэр бүх зүйлээ өөрийнхөө дотоод гүндээ нуудаг байна. Нийгэм таны юу ихийг хоригддаг вэ гэхэлэр олны өмнө уурлах ч юм уу, дүрм зөрчгийг одоо бүр тэрслэхийг тэр бүгдийг хоригдсан байдаг. Тэгэхээр тэр хориглогдсон зүйлүүд бүр мөсөн алга болдог байна. Харин тэр нуугддаг таны дотор shadow yourself буюу одоо сүүдрийн бие гэх ойлголт гарч ирээд байгаа. Артур Флек бол яг тэр сүүдрийг дэлгэцэн дээр гаргаж ирч чадаад байгаа. Та Жокерыг буутыг харахтаа таны тархин дотор одоо толин тусгал буюу толин нейрон ажиллаад таны доторх тэр дарагдсан уур хилэнг чөлөөлөд идэх гэсэн үг. Тэгэхээр та Жокероос айх биш, харин түүгээр дамжиж өөрийнхөө доторх хориотой мэдрэмжүүдийг аюулгүй замаар гатгчлуулж байгаа гэсэн үг. Муу дөрүүд бол бидний сэтгэл зүйн аюулгүй хавлах гэдээ ойлгочих болно. Та Жокерыг өрөвдөж байгаа биш, харин та өөрийн доторх нуугдсан сүгдрийг дэлгэцэн дээрээс харж байгаа юм тэр ихгүй юу? Эцэст нэг зүйл ойлгох хэрэгтэй байнамаа. Хэрэв муу дүр байхгүй бол түүх ерөөсөө байхгүй. Бүх сонирхол, бүх зөрчил, бүх хөдөлгөөн тэндээс эхэлдэг гэсэн. Тиймээс дараагийн удаа та кино үзэхдээ баатрыг биш, муу дүрийг нэг удаа анзаард үзээрэй. Тэр яагаад тийм болсон бэ? Юу хүсэж байгаа юм бэ? Яагаад тэр өөрийнхөө зүг гэж бодож байгаа гэдгийг сайн ажиглаарай. Тэгэд та гинт ойлгоно. Эсрэг дүрүүдийг зүгээр нэг муу ингэж харахаа болж харин хамгийн сонирхолтой дүр гэж харж эхэлнэ шүү дээ. Одоо нэгэн туршийн талаар танд ярил л да. 2014 онд Princeton их сургуулийн судлаач нэгэн сонирхолтой зүйлийг олж мэдсэн байна. Гол зүйл нь хүний дотор байгаа өрөвдөх сэтгэл ногдож байгаа. 2014 онд Princeton их сургуулийн судлаачид хүмүүст хоёр төрлийн түүх сонсгосон байна. Эхний түүх нь нэгэн хүн санамсаргүйгээр бусдын машиныг мөргсөн гинэ. Хоёр дахь түүх нь юу вэ гэхээр тэр нөхөр бол бусдын машинуудыг мөргөөд гэмтээсэн байгаа юм. Гэхдээ өмнө нь тэр хүн ажлаасаа халагдаад гэр бүл нь орхисон, амьдрал нь ер нь хэцүү байсан. Тэгэхээр энэ хоёр дахь түүхийг сонссон хүмүүс гэмт хэрэгтнийг илүү өрөвддөг байна шүү дээ. Яагаад вэ гэвэл учир нь бидний тарих шалтгаан үр дагаврыг автоматар холбодог гэсэн. Хэрэв муу дүр муу болсон шалтгаан тодорхой бол бид түүнийг хохирогч гэж харж эхэлдэг байна. За үүнийг бол origin story effect гэдэг. Муу дүр түүх өгвөл тэр шууд сонирхолтой болно гэсэн үг. Шилдэг муу дүрүүдийн ард үргэлж ямар нэгэн гэмт шарах байдаг. Жокер бол зүгээр нэг инээгээгүй. Тэр доромжлогдсон, тоогдоогүй, хаягдсан. Бүх насаараа л өөрийг нь байхгүй мэт одоо үл тоосон газар амьдарч ирсэн. Тэр үнийг ч гэсэн кинон дээр хэлдэг. Бидний амьдарч буй нийгэм хичнээн хүүхдэн, хичнээн шудраг ус үлээ дээ. Тийм учраас бид бүхэн Артур Флексээс өөрийнхөө шарахыг тэр өөрийнхөө ганцаардлыг дотроос нь олж хараад байгаа байхгүй. Тэр муу хүн болсон түүний буруу биш харин нийгмийн бүтээгдэхүүн гэж бид өмөрдөг гэсэн. Учир нь түүнийг буруутгах нь өөрсдийгөө буруутгаж байгаа мэт санагддаг учраас тэгж боддог байна. За тэгэхээр маш сайн бичигдсэн муу дүрүүдийг илүү сонирхолтой болдог шалтгаануудыг дурдах юм бол мэдээж хэрэг тэр өрөвтгөц түүхтэй байна. За дараа нь тэр бидний хүссэн эрхчлөлийг харуулж чаддаг байна. Мөн тэд бидний харанхуудлыг толин тусгал мэт харуулад байдаг байна. Хамгийн чухал нь эсрэг дүр бүхэн цаанаа ямар нэгэн шалтгаантай байдаг. Харин эсрэгээр сайн дүрүүд зөвхөн зүгээр л сайн байдаг. Эцэст нь хэлэхэд муу дүрүүд яагаад ийм хүчтэй байдаг вэ гэхээр дандаа үнэн байгаад байдаг. Та ингээд кино үзэж байхдаа эсрэг дүрүүдийг хайрлах нь бол таныг одоо муу болохгүй л дээ. Харин ч таны өөрийнхөө дотоод ертөнцийг танд мэдгэд тусалдаг гэсэн. Таны дотор ч гэсэн Жокерийн уур, Таносын лог, Walter White-ийн хүсэл нуугдаж байгаа шүү дээ. Хамгийн гол нь та эдгээр хүчээ яаж ашиглах вэ гэдэгт хамаг хүчээр байгаа. Таны хувьд хамгийн үнэн санагдсан муу дүр хэн бэ? Түүний ямар үйлдэл нь таны доторх тэр сүүдрийг сэрээсэн бэ? Энэ бүгдийг та бүхэн сэтгэл хэсэгт бичээрэй. Ингээд та дараагийн удаа кино үзэж муу дүр татагдах үедээ нэг зүйлийг санаарай. Та тухайн дүрийг харахгүйгээр өөрийгөө харж ийн гэж бодвол танд ямар санагдах вэ? За ингээд мартлагүй та заав сэтгэл хэсэгт өөрийнхөө дуртай муу дүрүүдийг бичээрэй. Бусдын бичснийг уншихад үнэхээр сонирхолтой хариулт ирдэг шүү дээ. За ингээд хэрв киноны цаадах энэ мэт нууцуудыг мэдхийг хүсэх юм бол та бүхэн манаас өөрийг заав subscribe дараа бүү мартаарай. Дараагийн удаа бас сонирхолтой зүйл дуурай шүү. Хүлээж аваарай.